Сайхан айлтгая. Улс төрчийн манлайлагч зорилттой телевизийн төслийн энэ өдрийн нэвтрүүлгээ бид цэвэр агаараас бэлтгэж байна. За өнөөдөр энэ Ням гарагийн хувьд бол дэлхийн өнцөг булан бүрт за цасны улс орнуудын хувьд бол цасны баяр тэмдэглэдэг ийм өдрийг манай улс төрчийн манлайлагч төслийн оролцогчид маань бас хамтдаа цэвэр агаарт өрсөлдөж бас амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байна. За яг одоо мэргэжлийн сноубордын холбооны эдийн за манай улс төрчийн манлайлагч төслийн оролцогч Баттулга маань одоо дэргэд маань зогсож байна. Тэгэхээр өнөөдөр бас биднийг энэ үйл ажиллагаанд урьж бас энэ сноуборд гэдэг энэ спортын сайхныг мэдрүүлэхээр урьсанд маш их баярлалаа. Тэгээд манай оролцогчд маань бас түрүү анхан шатны мэдлэгийг өгөөд амжих шиг боллоо. Тэгсэн. Энэ дэлхийн цасны өдрийг болохоор Монгол бас анх удаа энэ зохион байгуулж байна. Яагаад зохион байгуулах болсон бэ гэхээр одоо манай Монголын мэргэжлийн сноубордын холбооны тамирчид маань 2018 оны Олимпик хүртэлх цуврал орон тэмцээнээс одоо өнгөрсөн жил хамгийн анхныхаа оноог авч чадсан. Тэгэхээр одоо яг оноо авсан юм улсууд маань одоо энэ өдрийг зохион байгуулах шаардлагатай болдог. Тэгэхээр өнөөдөр манай шилдэг 30 оролцогчид маань хичээл заах манай сноубордын холбооны гишүүд байна. Танилцуулбал одоо Оргил сайхан, Тэмүүжин, Хотгонбар гэдэг одоо энэ дөрвөн багш манай оролцогч нарт хичээл заах болно. За энэ хоёр дунд нь зогсож байгаа Тэмүүжин, Оргил сайхан хоёр тамирчин маань одоо Олимпийн хамгийн анхныхаа оноог авч чадсан одоо нэр хүндтэй тамирчид байгаа. Тэгэхээр тамирчдаас баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр мэдээж өнөөдөр залуучууд маань бас богино хугацаанд энэ спортын анхан шатны мэдлэгийг олж авна. Тэгэхээр ер нь анхлан суралцагчдад хэр хэцүү спорт вэ? Ер нь бол зарим хүмүүс хэцүү гэж хэлдэг. Гэхдээ улс төрчийн манлайлагч төсөлд оролцож байгаа 30 залуугаа би бол хэр төвчтэй зөрөгтэй залуучуудыг би мэднэ. Чадварын ч мэднэ. Тийм учраас нэг асуудал гарахгүй хэцүү гэж дуурах болтгоо хаа гэж бодож байна. За залуучуудаа амжилт хүсье. Өнөөдрийн амралт маань сайхан байх бах. Дээрээс нь бас та бүхэн хэр зоригтой, хэр авахалчтай гэдгээ өнөөдрийн бас энэ нэвтрүүлгээр үзэгчтэй харуулах юм боломжтой. Шин санаа залуусын оролцоо. Хөлөөрөө түлхээд явлаа штэ. Яваад хурдаан гут нь хоёр баяндныхаа дунд хөлөө тавина. За одоо дагаад ирээ. Тас хагсан. Хоёр гараа аваа. Хурд ингээд аваад эхэлсэн штэ. Тэнгүүд нь цээж яргуул. Толгойтойгоо насгаа цуг. Можоо мэдээч ингээд өлмөг өргөөл. За тайлаад өч. Монгол бол гайхамшигтай өвлийн илрэлтэй орн. Харин түүнийг ашиглан баялаг болгож чаддаг хэсэг нь асуудал. Багаасаа чарах цамд тишүүрээр гуулгаж өсөөгүй хүүхэд 90 оноос өмнө бол бараг үгүй байсан мэзээ. Харин өнөөгийн хөгжлийн чиг хандлага хүүхэд багчуудыг спортоос илүүтэй гар утас, iPad, компьютер тоглоомонд татаж байгаа. Тэр хэрээр альва спорт мэргэжлийн түвшинд хөгжиж байгаагаас нийтийн биеийн тамирын хэмжээнд бол орхигдож байгааг онцлмоор байна. Монголд өвлийн спорт хөгжих боломж бүрэн бий. Бараг өвлийн спорт тус бүрээр холбоод үйл ажиллагаа явуулж байна. Харин тэдэнд нэгдсэн бодлого, санхүүгийн дэмжлэг, зориултын орчин, техник хэрэгсэл хэрэгтэй. Монгол Улсын ерөнхийлөгч өнгөрсөн хавар өвлийн спортыг дэмжин хөгжүүлэх талаар засгийн газар чиглэл өгч зарлиг гаргасан. Өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан сонирхлыг нь татах нь Монгол хүнийг баг балчраас нь эрүүл чирэг бий болдог, өв тэгш хүмүүжилтэй болоход нөлөөсөн чухал шийдвэр байсан юм а. Олон улсын цаны спортын холбоо 2012 оны өвлөөс эхлэн олон нийтийн анхаарлыг өвлийн спортын төрлүүдийг хандуулах зорилгоор бүх дэлхийн цасны өдөр нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах болжээ. Энэ жилийн хувьд бүх дэлхийн цасны өдрийг өчигдөр буюу 1-р сарын 18-ны Ням гарагт зохион байгуулж өвлийн улиралтай 40 гаруй улс дэмжин тэмдэглэсний нэг нь манай улс болсон юм. Монгол, Хятад, Армян улсын тамирчид иргэд нийтээрээ анх удаа нэгдэн тэмдэглэж байгааг олон улсын цаны спортын холбоо дэлхийн улс орнууд дахь холбооттой хандсан үйлчлэгээндээ онцлон тэмдэглэжээ. Өвлийн дүү хүйтэн буюу хамгийн зузаан цастай байдаг 1-р сард тохиох дэлхийн цасны өдрийг тохиолдуулан өсвөр үе насанд хүрэгчдийн дунд цасны спортын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой монголчууд чиглэлжлүүллээ. Монгол улсын хувьд бол спортын төрлөө төгжих өргөн их боломж байгаа гэж үздэг. Монгол улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тэр дотроо өвлийн спортын төрлүүдийг ард иргэдийнхаа чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх энэ одоо эрүүл мэндийн чухал ач холбогдолтой чиг үүрэгтэй холбож цаашдаа Монгол улсад спортын олон төрлүүдийг
хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын хүрээнд тодорхой хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Улс төрчин манлайлагч төслийн оролцогчид цасны баярын өдөрлөгт оролцож, цэвэр агаарт гэр бүлээрээ спортоор хичээллэхийг уриаллаа. Энэ үеэр Монголын мэргэжлийн сноубордын холбооны тамирчид цасны скейт гэж хэлж олох сонирхолтой энэ спортын анхан шатны арга техникийг залуучуудад зааж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг залуус өөрсдөө үлгэрсэн юм а. Ердөө ганцхан цаг заалгасан арга техникээр өрсөлдөж, зориг шаардсан авхаал цамбаага харуулсан энэ спортоор төслийн оролцогчид маань өрсөлдөлөө. Өмнө бас ганц явдаг байсан юм. Тэгээд яг техникийн энэ мэрэгжлийн югаар заалгах өөр юм л да. Илүү гоё мэдрэгдэж байна. Энэ ер нь зарчим нь скейттэй адилхан юм байна уу? Скейттэй ер нь оролцоо. Гэхдээ энэ чинь энэ булангаараа зогсож байна. Арай нэг өөр л да. Скейт бол нөгөө шагаагаа булгалах магадaltaй. Энэ бол яхаа бөксөөлөө өвдөх юм да. Цаннаас ямар вэ? Надад бол их амархан харагдах юм. Гэхдээ би бас айгаад байна л та. Нөгөө хэвийн хэмнэлээс өөр жоохон хурд нэмэхэд нөгөө анх яаж байгаа хүмүүст бол хэвгүй мэдрэмж төрөл. Яг хурдандаа дасаал хэмнэлдээ ороод ирэхээр гайгүй. Цаана бол би нэг голгодог. Сноуборд л гэж. Амжилт төсөө. Болгохыг харъя. Хэр сайн шав байна. За. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Зан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол ээцэг. Миний хай. Шинжлэлийн ядуу явдал. Хамгийн сайхан. Дангур цогц зэрэг Монголын орчин шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Мөнгө дэвших байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа.
наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шинэ налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шинэ налайх хороолол. Invision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадаж. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Сан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол ээцэг. Миний хай. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Дангур цохилт зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Нэвтрүүлгийнхаа мэдээ сахид дэд хуудсыг сөхөе. Улс төрчин манлайлагч төслийн зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод дараагийн даалгавраа өгсөн. Энэ бол Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрм журмын аль нэг заалтын хэрэгжилттэй холбогдуулан оролцогч байр сууриа илэрхийлж, зөрчигдөж мөрдөгдөхгүй байгаа шалтгааныг тайлбарлан өөрийн гарч ийлийг дэвшүүлэх даалгавар юм. Цатгалан хүнд хоол өгөөд амтрахын идэхгүй нэгэн адил хуулийн заалттай нүүр тулах шаардлагагүй л бол хууль дүрмийг дагаж мөрдөх нь чухал биш гэсэн хандлага өнөөгийн нийгэмд нийтлэг байна. Иргэдийнхээ ийм хандлагыг өөрчлөхөд хууль нэмрээ оруулах зорилготой энэхүү даалгаврын эхний гүйцэтгэлийг улс төр чин манлайлагч төслийн оролцогч Ган Зориг үзэгч та бүхэнд хүргэх болно. За би хуулийн төслийн энэхүү бүдэгт захиргааны хариуцлагын тухай хуулийн нэгэн зүйл заалтыг онцолж байгаамаа. За ихтэй та бүхэн энэ зүйл заалтыг уншаад харилцуулчих. Ягун болон ундаг дугуй эрдний хөсгөөр зорчигч итгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-аас 8,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулнаа гэж. За энэ зүйл заалтыг бол жолооч хүн бүр мэднэ. Монголчууд ер нь гадарлах байх. Гэхдээ хэрэгжил тааруу байдаг. Хэрэгжил тааруу байгаагаас болж замын хаа сайгүй зорчих тэр дундаа явгнаар зорчих тохиолдол илбэг байдаг. Түүнээс болж эрдэнэ хүний аймнаас өргөддөг. За хүмүүс тахир дутуу болж үлдэж байна. Хүмүүс амьдын хагасад үзэж байна. Энэ байдал ер нь нааштай шийдвэрлэгдэхгүй байгаа учраас энэ зүйл заалтыг би сонгож авсан юм аа. Ер нь хэдэн жилийн өмнөөс л иргэдээ соёлжуулахаар үгүй яд ч зам хөндлөн гарахтаа цагаан шугамар ногоон гэр дээрээ гардаг болоход хангалттай юм. Тэгэхээр эхлээд замын цагдаагийн газраар ороодох юм. За замын цагдаа нартайгаа уулзаж энд хуулийн зүйл заалт маань ер нь яаж ч хэрэгжиж байгаа. За цаашдаа явган зорчигч нар юунд анхаарах хэрэгтэй байгааг тодруулъя. Нөгөөтэйгүр жилд гэдэг юм уу? Өнгөрсөн хугацаанд явгнаар дүрмөө зөрчсөөс болж хэдэн хүний эрдэнэ таймнаас өргөдөв. Хичнээн хүн тахир дутуу болж үлдэв. Энэ тоог ч гэсэн сонсчмоор байна. Энэ бүгдийг сонссон та нэгэн зүйлийг бодож ямар ч байсан зам өдгөөний дүрмөө зөрчихгүй байх л хэрэгтэй байна. Явган зорчигч нарыг торгох тийм ээ тухайдууд зам өдгөөний дүрм зөрчил 100-аас 8,000 төгрөгөөр торгох захиргааны хариуцлагын тухай хууль байдаг. Энэ зүйл заалтын хэрэгжлийн татаар сонирхож байгаа. Хэрэгждэг үү? Торгоход ямар хүндрэл гардаг үү? Торгодог юм уу? За өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хяналт тавьж яг замын засгийн газрын нэг 450 орчим албаагч байгаа. За энэ бол энгийн цэргийн бүгдний хийсэн тийм ээ. Яг голон замд бол өнөөдөр 200 орчим албаагч яг хөдөлгөөн зохицуулах, хөдөлгөөний аюулгүйг хангах, за гэмтрэхтэй тэмцэх гэсэн энэ чиглэлээр доо ажиллаж байна. За их тохиолдол бол манай албаагчдын хөдөлгөөн зохицуулах, за тээврийн жолооч нар за бусад зөрчлүүдээр хяналт тавьж ажиллаж байгаа. За явган зорчигчдэр бол хяналт тавьж ажиллах, шаардлага тавих үед бол манай явган зорчигчдын хувьд огт одоо шаардлага биелүүлдэггүй. Замын хөдөлгөөний дүрмээр одоо хөдөлгөөнд оролцдоггүй. Ийм нөхцөл байдал байгаад байгаа. За нэг явган зорчигчийг зогсоогоод одоо шалгах, за захиргааны арга хэмжээ тооцох үед бол бусад одоо явган зорчигчтой барьцалдах тийм ээ. Одоо тэр хүмүүсээ бүгдийн торго. Энэ бол тэр хүмүүсийг бүгдийн одоо зогсоож шалгах гэдэг юм. Ийм байдлаар олон эсэргүүцэлтэй тулж идэг манай албаагчид. За уул нь энийг бол манай иргэд өөрсдөө замын хөдөлгөөнд оролцох
дадал дүрмийг бол биелүүлээ явуучих юм бол ийм нөхцөл үүсэхгүй. Бид нар явган зарчим шиг хэдийгээр торгож байгаа гэсэн нөгөөтэйгөр соёлтой байхыг хүсэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр заавалжгүй торгуулж моргуулж мөнгө төгрөгөөр тийм ээ торгуулж байж ингэж саяныг зам төгрөгийн дүрм мөрдөг болох гэдэг шүү дээ. Ер мөрдөг болгох гэдэг. Тэгэхээр яг хүн ёсны гэдэг юм уу? Энэ жам ёсны байдлаар гэдэг юм уу? Хүн өөрөө ухамсарлах хэрэгтэй юм шиг байна, тийм ээ. За ядчид өөрийнхөө гэдэг юм үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаарад ногоон гэр дээр явчих хэрэгтэй юм шиг байна, тийм ээ. Тэгэхээр та яг хүний хувьд яг ханддаг. Дэлхийн улс орнууд тэр улс орн хууль дүрмээ хэрхэн биелүүлдэг вэ? Хэр сахилгатай иргэдтэй вэ гэдгийг замын хөдөлгөөн нь хараад шууд дүгндэг. Манай улсыг ч гэсэн тэгж дүгнэж байгаа. Олон одоо хөрөнгө оруулагч дэлхийн одоо өөр орны компаниуд манад ирээд хөрөнгө оруулалтаа буцаад татчихсан тохиол байд юм байна л. Тэгээ бид нэр асуу сонирхоход бол энэ замын хөдөлгөөнд ингэж оролцдог иргэд за хууль дүрмээ биелүүлэхгүй гэсэн ийм хандлагаар хандаж байсан гэсэн ийм мэдээлэл надад бас би авч ирсэн. Тэгэхээр иргэдэд юу хэлэх ёстой вэ гэхээр заавал цагдаагийн байгууллагын ажилтан шаардлага тавьдаг, арга хэмжээ тооцдог, торгодог. Энийний дараа л одоо тэр дүрмээр явдаг энэ хандлагыг бол өөрчлөөч. Би нэг л зүйлийг хэлье гэж бодож байна. Та явган хөдөлгөөнд оролцож байгаад зам дээр осолт холбогдоод таны бие эргэтэн бэлтэж гэмтлээ, тийм ээ. За цагдаагийн байгууллага шалгаад тэр хин нэгэн буруутай этгээд итэн хариулга тооцох, тийм ээ, торгох, замун хорих ял элдв одоо захиргааны болоод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж болж байгаа. Гэтэл энэ хариуцлага хүлээсэн хүн танд хэдийн хэмжээний мөнгө өгсөн ч бай. Одоо эмчилгээний бүх зардлыг гаргаж өгсөн ч бай. Та эмчилгээ хийлгээд таны эрүүл мэнд хуучин шиг анх эрүүл байсан шиг болж чаддаггүй. Тэгэхээр энийг л бодох хэрэгтэй. Жилийн хугацаанд 500 орчим иргэн зам тэр ёслын улмаас амь нас нөхөрч байгаа. Жилдээ 40 орчим хүүхэд бас ослын улмаас амь нас нөхөрч байгаа. Энэ нийт ослоор хохирсон амь нас нөхөрсөн иргэдийн Улаанбаатар хотод бол явган зочч нь хамаагүй лөө. Ер нь 80% нь энэ нас барсан иргэдийн 80% нь энэ жил бол 2014 138 хүн зам тэрийн ослын улмаас Улаанбаатар хотод амь нас нөхөрсөн. За энэ хохирсон иргэдийн 80% нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан. Үлдсэн хувь нь бол автомашин дотор сууж зорчигчоор дугуйгаар юм өөр бусад байдлаар хөдөлгөөнд оролцож байсан гэж. Тэгэхээр Улаанбаатар хотод хүний амьд эрсдэж байгаа эрсдлийн дийлийнх нь бол явганаар за орон нутгийн замд бол автомашин дотор сууж явж байгаад онхолдох, мөргөлдөх байдлаар хүний амьд олноороо нас орж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харахаар иргэд Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо аюулгүй оролцох юм байна гэдгийг миний ярианаас авчих хэрэгтэй. За орон нутагт явж байгаа жолооч нар тэнд хорд хэтрүүлэхгүй байх, хит ядарсан, согтуурсан үед автомашин жолоодохгүй байх, хүн тээвэрлэгч урмыг зөрчихгүй байх. Гэх мэт наад захын одоо дүрмийн залтуудыг биелүүлээ явуучвал эрсдлээс хол байх боломж байгаа. Монгол улсын иргэд бид үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхтэй. Амьд явах эрхийг хэн баталгаажуулах юм бэ гэхээр төр. Сүүлийн үед төр иргэдийн одоо юу ч хийхгүй гэж зарим иргэд ярьж байгаа. Тэгээ би үүнтэй санал нийлэхгүй байна. Төр ард иргэдийн төлөө чадах хятгаараа ажиллаж байгаа. Төрийн албан хаагч нар маань зүтгэж байгаа. Түүний нэгэн илэрлэл нь энэ багшийн дээдийн нөхөн гарц. Урд нь нөхөн гарц байхгүй байхад иргэд дээгүүр нь гарч гүйдэг байсан. Гэхдээ нөхөн гарцтай болсноор байдал дээрс нөгөөд бас үгүй. Дээгүүр нь гүйсээр л байна. Энэ хүмүүсийг одоо би ямар хүмүүс гэж хэлэх вэ? Ямар ч шаардлага байхгүй байхгүй юу? Энэ доогоор айх аюулгүй ингээд гараад ирэхийн хооронд ингээд машинд мөрөгдөх гэж байж ингэж машинаас бултан барин байж гарч ирж байгаа байхгүй юу? Ийм байж болохгүй юм монголчуудаа. Сайн бацаар ахын өнөр. Ганц юм асуух гэх юм. Тоёрсоо яагаад зам дээр гарч юу? Яарсан уу? Уулд энд блэк нөхөн гарч байдаг тий? Тий. Одоо энэ дээгүүр гүйсний чинь төдөө замын цагтаа ирээд 100-аас 8,000 төгрөг торгыг юу гэж хэлэх вэ? Торгуулсал. Мэдхгүй. За дараагийн удаа хацаар гараар зөө.
Наашаа анхаарч байгаарай. За бүгд нэг хөлтөө угалцсан байгаа тийм үү? Замын голтойгоо шар антаастай залуу хүртэл түлхэлттэй явна. Түлхэлттэй яваад шар антаа залуу дээр очингуутлаа боордоо тайлж бариад лавгаар хүртэлгүй нь. Лавгаа дээр гүйж очиод гарын цогцоход боордоо өмсөд наашаа уралдаж гулгаж орж ирнэ. Хамгийн түрүүнд бариад орсон ялагч болно шүү. За одоо дохиог нь анхаарч байгаарай. За анхаар. Бас! The bigger they are, the harder they fall. This bigger than boys, a diggity dog. I have them like Miley Cyrus, clothes off, twerking in their bras and thongs. Face down, booty up. That's the way we like the world. I'm sicker than an oil spill. She say she won't, but I bet she will. Timber. Swing your partner round and round. End of the night, it's going down. One more shot, another round. End of the night, it's going down. Swing your partner round and round. End of the night, it's going down. One more shot, another round. End of the night, it's going down. Going down. I'm yelling timber. You better move. You better dance. Let's make a night you won't remember. I'll be the one you won't forget. It's going down. I'm yelling timber. You better move. You better dance. Let's make a night you won't remember. I'll be the one you won't forget. Look up in the sky, it's a bird, it's a plane. Nah, it's just me and the damn thing changed. Live in hotels, swing on planes. Blessed to say, money ain't a thing. Clubs. За баяр хүргээ ямар санаа. Гулгалтанд бол аргагүй авраг юм аа. Тэг яагаад тогтож авах? Баярлалаа нэг хурдтай ороод ирсэн учраас техникийн жоохон алдаа гарчлаа. Оромс шийдсэнгөө. Тэгээд түрүүсэндээ сэтгэл өндөр байна. Тэгээд манай багш бол одоо манай өвсний хөдөлгч Батулга маань техникийн зөвлөгөөний өсөн учраас ордны одоо нэг цаг гарам одоо бэлтгэл хийсэн. Тэгээд тэр хугацаанд бас техникийг бас ингээ яг одоо стандартын дагуу мэрэгжлийн үнээр заалгаад болохгүй юм гэж байдаггүй юм байна. Тэгээд түрүүсэнд баяртай байна. За улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн цуврал нэвтрүүлгийнхаа энэ өдрийн дугаарыг үзэгч та бүхэндээ бид Sky Resort цанын баазаас хүргэж байгаа. За Монголын мэрэгжлийн сноубордын холбооны одоо хамт олонны урилгаар манай улс төрчин манлайлагч төслийн оролцогчид өнөөдөр ням гарагийн өдөр тохиож байгаа. Дэлхийн цасны өдрийг энхэн хамтдаа тэмдэглэж байгаа. За яг миний дэргэд бол манай улс төрчин манлайлагч төслийн шилдэг оролцогч Батулга. За Монголын мэрэгжлийн сноубордын холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Тэгээ юун төрөнд энэ спортын тухай бас яриагаа эхлэе те. Аливаа спорт бол хүнд өгөх маш олон тийм давуу тал, сайн чанарууд байдаг л да. Тэгээ юун төрөнд эрүүл мэндэд тустай авах, дээрээс нь төвчээр хатуужилтаа эдэргээд сноубордын спортын сайхан нь юунд байх вэ? Хүнд яг чухам ямар сайн зүйл өгдөг. Сноубордын спорт ерөнхийдөө бол дэлхийдээр хөгжөөд 30-аад жил болж байгаа залуу спорт. Монгол 2007 онд одоо би анх яриад сноубордын спортыг Монгол хөгжлийн холбоог нь байгуулж илаа. Монгол хөгжөөд удаагүй ч гэсэн одоо маа тамирчид манаас олимпийн эрх авах тэмцээнүүд оноогоо аваад эхэлсэн одоо биднээс бас маш хурмөгж байгаа. Тэгээд өнөөдөр би бас оролцогчтой харлаа л та. Бидний заалгаж байгаа одоо энгийн гулагч нар ч байдаг юм уу? Ерөнхийдөө маш одоо хурдан шантардаг те. Альсгууд бол сурахгүй нэлээд боддог. Гэтэл манай хэд манаас одоо тэмүүлэлтэй зоригтой залуучууд гэдэг утгаараа ч гэдэг юм уу. Маш хурдан сурлаа. Тэгээд дээрээс нь хоорондоо урлагийн тэмцээн хүртэл зохиогоод уралдлаа л да. Тэгэхээр сноубордын спорт өөрөө болохоор экстрим төрөл. Дэлхийн хамгийн одоо өндөр эзэлтэй 10 спортын нэгэнд ордог. Тэгээд сноубордын спортоор хичээлж байгаа одоо бие мах бодиос гадна сэтгэл зүйн хувьд одоо маш өндөр чадвартай болдог. Тэрний юу гэсэн учиртай вэ гэхээр экстрим үйлдэл одоо спорт хийж байгаа тохиолдолд эргэлзэх хэрэгсээ ямар ч ирэх байдаггүй. Хэрвээ нэгэнт эхэлсэн бол дуустал нь үгүй бол огт битгий эхлэе гэсэн юм дүрэн баримталдаг. Ийм онцлогтой спорт. Өнөөдөр ер нь хичнээн залуучууд хичээлж байна. За яг өөрсдөө ингээд сноуборд хэрэгсэлтэй голгодог 100 гаруй залуучууд одоо орсон байна. 2007 онд бид нэр анх гуруулах наал байлаа. Сноубордын спортыг жишээ нь одоо Монголд анх эхэлж байхад биднийг мэддэг хүн байхгүй байлаа. Дэмждэг хүн байдаггүй те. Тэгэхээр биднээсээ одоо яг барьдаг зарчим бол өөрөөсөө чадах зүйлээ эхлээд бүгдээр хийцгээе. Тэгээд бусад ийм бид нар хийж чаддгийг ингээд эхэлж чаддгийг ингээд харуулсны дараа бол туслах дэмжих ойлгох усуд аяндаа гадардаг. Одоо энэ жишээ ч гэсэн одоо манай сноубордын холбоонд хаагдаж байна л да. Бид нэрийг 2007 онд анх эхэлж байхад бол дэмжих нэгч хүн байсангүй.
хамтрах нэг ч хүн байсангүй. 7 оноос хойш одоо биднээс явуулсан үүд ажиллагаа маш олон хүнд хүрсний үндсэн дээр одоо өнгөрсөн жилийн хамгийн тод жихэд олон улсын тэмцээнүүд яваад Америкчд маань медаль аваад гэхлээр маш олон залуучууд сонирхдаг болж эхэлж байна. Бас одоо төр засгийн удирдлагууд бизнесийн компаниуд хүртэл одоо дэмжих саналуудаа тавьж эхэлж байгаа. Тэгэхээр өөрөөсөө эхэлж чадах зүйлээ хий. Түүний дараа бол аяндаа бүхэн болно гэдэгт бид л итгэлтэй байдаг. За тэгээд бидэнд өнөөдөр бас цэвэр агаарт тэгээд энэ сайхан спортын сайхныг мэдрэх юм боломж олгосон. Одоо батлагада баярлалаа. Танай хамт олонд бас төслийнхаа оролцогчдын нэрийн өмнөөс баярцснаа илэрхийлье. За баярлалаа. Сэтгэл бол нэлээд догтлж байна. Тэгээд дөнгөж сураад ерөөсөө хэдхэн цаг болж байгаа. Тэгээд нэг намрын тамирч яг л энэ намраар эргээ орж ирэхийг л дотроо ерөн бодож байна да. Ерөн хожихын төлөөл явахгүй бол тэгээд явах байх гэж байна. Тэгэхээр ямар ч хожихын төлөө нэг давхрын төлөө явнаа гэж бодож байна да. Таны дараа бол. За баярлалаа. Тэгэхээр хэдэн намртай оролцож байна? Нэг намруу. За тут 2 намр. Айргийн 4 бол тодорхой. 4 бүсгүй оролцож байна. Тэгээд яаж оролцсон гэж бодож байна? Их техниктэй оролцох гэж бодож байна да. Айргийн түрүүгийн хичээн шүү дээ. Спорт нөө техникийн зөв хийвэл бас аюулгүй. Тий, аюулгүй. Багшийн зааж өгснийг яг техникийн шиг гал явна да. Тэгээд сая л анхны гэхэд бас амжилттай явж байна. Анх үтсэн. Тийм болохоор дэжгүй ахал гэж бодож байна. Техникийн сурч амжсан уу? Тэгээ ерөөхдөө өөрөө баг ингэж яваад юм. Хамгийн гол нь тэнцвэр. Хүмүүс чинь нэг унлаа гингүүт л унцдаг юм байна. Тэгэхгүй унахгүй гэж бодоод яг ингэж тэнцвэрэл дараа явах юм байна гэдэг юм. Аливаа спортч нөгөө техникийн зөв сурж аж амжилттай болдог шүү дээ. Тэгээд бас аюулгүй. Тэгээд амжилттай уралдаад ирээ уралдааны дараа бол за баярлалаа. Тэгээд адилхан яг нэг цагт бүгдээр яг зэрэг сурч эхэлсэн. Тэгээ хийвэл айвал бүү хий гэдгийг спорт юм байна. Тэгээ тэрийг аягүй сайн мэдлээ. Нэг хөдөлсөн л бол ерөөсөө айх шаардлагагүй. Тэгээ зоригтой бүгдээрээ амжилттай орсон хаа. Зоригчид өнөөдөр бас цасны спортоор зоригтой авахчтайгаа харуулж байна. Хамгийн гол нь техникээ зөв хийгээд аюулгүй уралдаад ирээрээ за тэнцээний дараа уулзах амжилт хүсье. За. Анхаараа. Бас. The bigger they are, the harder they fall. These biggity boys are diggity dog. I have them like Miley Cyrus, clothes off, twerking in their bras and thongs. Face down, booty up. That's the way we like the world. I'm sicker than an oil spill. She say she won't, but I bet she will. Timber. Swing your partner round and round, and then the night is going down. One more shot, another round, and then the night is going down. Swing your partner round and round, and then the night is going down. One more shot, another round, and then the night is going down. Going down. I'm yelling timber. You better move. You better dance. Let's make a night you won't remember. I'll be the one you won't forget. It's going down. I'm yelling timber. You better move. You better dance. Let's make a night you won't remember. I'll be the one you won't forget. За баяр хүргэе. За баярлалаа. Гараанд гарахынхаа өмнө амлаж ирснээр техникээ барьж чадав. Барьсан. Яг энэ 2 бүсээ бүслээд хэдийгээр цаг алдна гэсэн ч гэсэн замдаа мултраад хувцас алдаж магадгүй гэж яг техникийн дагуу яваад багшийнхаа заасан замаар л явуулсан шүү дээ. Тэгээд болчлаа. Баярлалаа. За баярлалаа. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налай хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь.
За дэлхийн цасны өдөрт зориулсан өнөөдрийн арга хэмжээнд улс төр чин маллалч төслийн шилдэг 30 оролцогч маань ирж оролцлоо. За 30 оролцогч маань сноуборд спортоор хичээлж бас тэр тохноо маш хурдан сурлаа. Тэгээ сурсан тамирчид маань хоорондоо уралдаан тэмцээн зохиолоо. Эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр төрлөөр зохиогдсон. Тэгэхээр эрэгтэйчүүдийн төрөлд хэн төрүүлвэ гэдгийг одоо би та бүхэнд унш танилцуулъя. Монголын мэрэгжлийн сноубордын холбооноос зохион байгуулсан World Snow-ийн арга хэмжээний сноубордын анхлан сурвалжлагчдын дунд зохиосон тэмцээний тэргүүн байр эзэлсэн тул амар санаа таныг хатан давиралтын сургалтад оролцох эрх үн бүхий зүйлээр шагнаваа. Шилдэг тамирчин амар санаа. За баярлалаа. За амар санаад одоо сэтгэл хэлэх үг. За баярлалаа. Амжилтанд хүргэсэн энэ одоо гайхалтай энэ нийтэд баярлалаа. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст баяр хүргэе. Тэгээ Монголынхаа үзэгчдэд бол дэлхийн одоо цэсний баярын мэндийг хүргэе. Энийг зохион байгуулсан төслийнхаа багийн хамт олон за Snowboard одоо холбооныхандаа бас баярлалаа. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. За улс төрд маллаалагч төслийн оролцогч нар маань улс төрөөс гадна бас урлаг спорт, тэр дундаа одоо өвлийн спорт, сноубордоор хичээллээд маш хурдан сурах одоо чадвартайгаас харууллаа. Түүний нэгэн жишээ нь сурсныхаа дараахан тэмцээн зохион байгуулсан тэмцээнд манай бүсгүүчүүд маань ялангуяа маш идэвхтэй оролцлоо. Тэгэхээр энэ тэмцээнд төрүүлсэн эмэгтэй хэмбэ гэдгийг бүгдээрээ танилцуулъя. Монголын мэрэгжлийн сноубордын холбооноос зохион байгуулсан World Snow-ийн арга хэмжээний сноубордын анхлан сурвалжлагчдын дунд зохиосон тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тул ган долгор таныг өргөмжлөл хатан давиралтын сургалтад оролцох эрх үн бүхий зүйлээр шагная. Ган долгорынхаа сэтгэлийг сонсоё. За баярлалаа. Өнөө өглөө бид нар эрэхтэй сноуборд гэж баг юу ээдээ яаж болгодгийг огт мэддэггүй байсан. Тэгээд багш нарын одоо хэлчихсэн зааврын дагуу яг энэ техникийг сураад явсан чинь болдгийм байна. Тэгээд тэмцээнд орсон чинь төрүүлчлээ. Төрүүлэн ч гэж бодоагүй. Яг техникийн дагуу хийлээ. За ингээд энэ арга хэмжээ зохион байгуулсан Монголын сноубордын холбооныханд талархлаа илэрхийлье. Баярлалаа. За тэгээд улс төр чин манлайлагч зорилттой телевизийн төслийн энэ өдрийн эфирийн үзэгч та бүхэндээ бас цэвэр агаараас бэлтгэн хүргэсэндээ баяртай. Бидний хувьд бол өнөөдөр амралтын өдөр их сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Тэгээ өнөөдөр дэлхийн цасны өдөр. Тэгээ Монгол орны хувьд бол өвлийн удирдалтаа гэдэг бол нэг талаар бас их бахархууштай тийм ээ. Бидний хувьд бол бас их азтай. Тэгээ бид энэ өвлийн удирдал энэ цас гэдэг зүйлийг бас баялаг болгох хэрэгтэй юм шиг байгаа юм тийм ээ. Тэгэхээр өөрсдөө бас гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа ийм сайхан орчинд өнгөрүүлэхээс гадна бас энэ цаны спорт гэдгийг заавал мэрэгжлийн төвшөнд биш ч гэсэн одоо бас өөрийнхөө эрүүл мэндэд одоо зориулан тодорхой хэмжээнд бас сурах зүйтэй авах гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол өнөөдөр хараахын тавцан дээр гарч амжсангүй, айдсаа давандуулж чадсангүй. Манай залуучуудын хувьд бол үнэхээр өөрсдийгөө бас бүхэл салбарт сорий гэж хүсдэг залуу хүмүүсийн эрч хүч нь бас өнөөдөр энэ спортын тавцнаас харагдлаа. Тэгээд манай төслийн оролцогчдод энэ боломжийг олгосон Монголын мэрэгжлийн сноубордын холбооны хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ тэр дундаа манай төслийн оролцогч Баттулга маань залуучуудаа манлайлан бас энэ амралтын өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлэх боломжийг олгосонд баярлалаа. Тэгээ өнөөдөр бас цагаан цасан дээрх залуучуудын маань цэвэр өрсөлдөө үнэхээр сайхан байлаа. Та бүхнээрээ үнэхээр бахархлаа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлгийн маань бас хүлээн авч үзсэн үзэгч танд бас нэг зүйлийг бодогдуулсан. За ирэх амралтын өдрүүдэд гэр бүлээрээ нэг ийшээ гарч энэ спортыг чинь нэг үзье гэж сэтгэл төрсөн бол өнөөдрийн маань бас энэхүү нэвтрүүлгийн маань үнцэн оршин. За нэвтрүүлгийн маань хүлээн авч үзэгч та бүхэндээ баярлалаа. Залуучуудаа баяр хүргэе. Амжилт хүсье.
сайхан миний Монгол орон эдний цагийг бодрож шинээр өнгөрлөө энэ хөглөөний нараманда ирэх цагийн мурадад дагж итгэж авчлаа Юугаш харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамтаагүй